Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Сургаалын шүлгийг уншиж ухаарах гэсэн сэдвт уран зохиолын хичээлээ эхэлцгээе. Хичээл эхлэхийн өмнө багш нь танараас асуулт асууя. Хүний амьдралд юу чухал вэ? Та нар юу гэж боддог вэ? Тухайлбал чиний амьдралд хамгийн чухал нь юу вэ? Энэ тухай 3-4 зүйл дээр тогтож бодоорой хүүхдүүдээ. Та бүхэн минь бодоод эцэг эхээ хайрлан инрэх, эрдэм номд шамдан суралцах, эв эийг эрхэмлэн хичээх, эрхэм сайхан амьдран жаргах нь хамгийн чухлаа хэмээн ботсон байхаа. Бидний өнөөдрийн хичээлийн агуулгач мөн эдгээр зүйлстэй холбогдох юм шүү. Одоо бүгдээрээ зураг ажиглая. Эдгээр зургуудыг сайтар ажиглаад хэний тухай зураг, юу өгүүлж байгаа, хэдийн үеийн зураг вэ гэдгийг төсөөлөн бодоорой. За эхний зураг маань Тэмүүжин хаанд өрөмжлөгдсөн гэсэн утгатай зураг байж, дараагийн зураг маань Их Монгол улсыг нэгтгэн байгуулсан гэсэн санаатай зураг байжээ. За сүүлийн хоёр зураг маань мэдээж Монголын нууц товчоо хэмээх түүхэн зохиол бичигдсэн гэсэн ийм зураг байж. Эдгээр зургууд бол 13 дугаар зууны үеийн түүхэн үйл явдлуудыг харуулсан зураг юм а. Бид мөн өнөөдрийн хичээлээрээ энэ үеэс зохиогдож эхэлсэн сургаалын шүлгийн талаар уншиж судлах юм а. Дорн дахны уран зохиолд сургаалын шүлэг гэж өвөрмөц сонин төрөл зүйл байдаг бөгөөд энэ нь Монголын уран зохиолд бол нэлээд эртний уламжлалтай. 13 дугаар зууны үеийн түүх, уран зохиолын чухал турсгал болох Монголын нууц товчоо зохиолд эртний уран сургаалын шүлгийн мөртүүд цөөнгүй байдаг. Тэрчлэн мөн Монгол ардын аман зохиолын ерөөл, дуу, зүйртцэн үгэнд ч уран сургаалын шүлэг түгээмэл байдаг билээ. Сургаалын шүлэг нь сэдвийн хүрээ өргөн, агуулга гүн, үг хэллэг уран бөгөөд баялаг. Альва сайн муу явдлыг хүнд танин мэдүүлдгийнхээ хувьд сурган хүмүүжүүлэх чухал ач холбогдолтой байжээ. Ийм ч учраас эртнээс нааш бичиг үсгийг анхлан сурч байгаа хүүхэд багчуудаа хуулан бичүүлдэг, нүдлэн цээжлүүлдэг, уран тодор дуудан уншуулдаг сайхан уламжлалтай байжээ. Ингэхээр сургаалын шүлэг нь Монголын уран зохиолд хамгийн түгээмэл дэлгэрсэн яруу найргийн төрлийн нэг гэж хэлж болохоор байна. Бид өнөөдрийнхөө хичээлээр оюун түлхүүр хэмээх сургаалын шүлгээс уншиж судалнаа. Энэхүү шүлгийг Чингисийн бэлэг сургаалын нэгэн адил эзэн богд Чингис хааныг зохиосон хэмээн үздэг бөгөөд хүний амьдрал, ажил үйлсэд тустай, гүн утга агуулгатай 400 гаруй мөр шүлгээс бүтсэн сургаалын шүлэг юм а. Чингисийн бэлэг, оюун түлхүүр зэрэг сургаалын шүлгүүдийг бид өдгөө академич Цэндийн дамны сүрэнгийн эмхтгсэн Монголын уран зохиолын дээж 100 бэлэг оршвой хэмээх ботоос сонирхон уншиж болох нэ. Ингээд бүгдээрээ шүлгийн хэсгээс сонсцгоё. Шүлгээ сонсохдоо утга нь ойлгогдохгүй үг хэллэгийг дэвтэртээ тэмдэглээд яваарай хүүхдүүдээ. Төртөс үлэмэдэх хадас төвшин сайн түшмэл дээргэлээ. Ичхүүр үлэмэдэх хатнаас ичхүүр мэдэх шивгчин дээргэлээ. Хадгалжуул чадах хөвүүдээс халамжид сайн боол дээргэлээ. Харам сэтгэл душаа хатуу сэтгэл жад харсанаа хурам. Ханилсан нөхрөө хуурвас харин бие хуурсан ажил боломгүй.
Үнэхээр барилдсан сайн нөхрийн үгсийг үхтэл март. Хагцшгүй хань нөхөрт марташгүй муугийг бүхлээ. Үгүл сонсох муу хүнд олон үг бүхэл харин үлэг болов. Үг үл мэдэх монх хүнтэй үг бүтэмс харин ичүүр болов. Өчүүх номч хүн омгоор үргэлж их мэдэх мэрэгдэд халдваас үтэр шантрахын тэмдэг. Гэнэт сайжирсан ард хитрхи ихэст халдвал гэмшиж үл барагдахын тэмдэг. Арслангийн омог баатар мөн арсландан зөхөх, үнэгний уран арга мөн үнэгэндэн зөхөх. Арслангийн баатар омог үнэгэнд тусгүй, үнэгний уран арга арсланд тусгүй. Арслан үнэг мэт явбал түргэн гутах, үнэг арслан мэт явбал түргэн үгэх хэмээсэн үлгэрийг хэн хүн хянан үзэж хэрэг мэдэж чинээгэм бодож явсан сай. Ёр хоёр хүн эвтэй болбоос төмөр хүрээ мэт бэхэн. 20 хүн эвгүй болбоос эвдэрхий хүрээ мэт хэврэг. Өнөр хүн эвгүй бол өнчөн хүний элэг болох. Олон хүн эвгүй болбоос орцог хүний эдиш болох. Совж явсан барсаас цуглаж суусан шаазга дээргэлээ. Тимийн тулд эвэйн нэн бэгэлдвэ. Тэмдэглэн авсан ойлгогдохгүй үгсээ зохиолын хам орчноос тайлбарлах гэж хичээцгээе. Жишээлбэл орцог хүн гэж ямар утгатай үг вэ? Та нар хэрхэн ойлгож байна? Зохиолд ямар утгаар орсон юм болоо? За ингээд багш нь та нартаа зарим үгсийг тайлбарлаж өгье. За уйлаг гэдэг үг бол яршиг болох, байн хэлж залхаах гэсэн утгаар оржээ. Өтөр гэдэг үг маань даруй, хурдан, түргэн гэсэн утгаар орсон байх нь. Орцог гэдэг үгийн маань утга бол зайдуу сондгой, тусгаар орших уул, дов толгод гэсэн утгатай бол олон хүн эвгүй бол орцог хүний эдиш болох. Гэхдээ орцог хүн гэдгийг хань хамсаагүй ганцаар явдаг хүн хэмээн ойлгож болох байжээ. За үгийнхээ утгыг ойлгож ухаарсан учраас зохиолын сэдэв санааг тайлбарлах дараагийн даалгавартай орцгоё. Та бүхний сонссон зохиолын хэсэгт юуны тухай дүрслсэн болохыг сайтар бодоод 2-3 зүйлийг нэрлэн бичээрэй. Зохиолын хэсэгт юуны тухай дүрслэгдсэн бэ? За тухайлбал оюун төлхөр сургаалын хэсэгт маань хүний зан чанарын тухай, эв нэгдлийн тухай, эрдэм номын тухай дүрслэн өгүүлсэн байна. За тэгэхээр дараагийн даалгавар бол зохиол дүрслэгдсэн эдгээр зүйлсэд тохирох жишээг шүлгээсээ олж тэмдэглэх даалгавар байгаа. Тухайлбал хүний мөн чанарыг илэрхийлсэн хэсэг, эв нэгдлийн тухай урнаар шүлгэлсэн хэсэг, ном эрдмийн тухай дүрсэлсэн хэсгээс сонгон бичих юм шүү. Хүний зан чанарын тухайд гэвэл төрт ёс үл мэдэх хадаас төвшин сайн түшмэл дээр гэлээ. Ичүүр үл мэдэх хатнаас ичүүр мэдэх шивгчин дээр гэлээ. Арслангийн омог баатар мөн арсландаа зохих. Үнэгний уран арга мөн үнэгэндээ зохих гэжээ. Ном эрдмийн тухайд бол
Үг үл сонсох муу хүнд олон үг бүү хэл харин үлэг болмой. Өчүүхэн номч хүн омгоор үргэлж их мэдих мэрэгдэд халдваас өтөр шантрахын тэмдэг гэсэн байх нь. Эв нэгдлийн тухайд бол сургаалын шүлэгт маань юр 2 хүн эвтэй болвоос төмөр хүрээ мэд бих. 20 хүн эвгүй болвоос эвдэрхий хүрээ мэд хэврэг. Өнөр хүн эвгүй болвоос өнчин хүний элэг болох. Олон хүн эвгүй болвоос ойрцог хүний эдэш болох хэмээн өгүүлсэн байна. За эдгээр хэсгүүдээ хүүхдүүдээ дэвтэрдээ хичээнгүй сайхан тэмдэглээд аваарай. Өнөөдрийн хичээлээрээ бид өөрийн явдлыг шинжих, бусдын гэмийг таних зэрэг амьдралын өдөр тутмын үйл явдлыг маш ойлгомжтой, цэцэн цэлмэг, уран яруугаар илэрхийлсэн монголчууд бидний өвөг дээдсийн оюуны их өв болсон оюун түлхүүр хэмээх сургаалын шүлгээс уншиж судлаа. Та бүхэн минь энэхүү шүлгийнхээ эдгээр ном тавхимлуудаас дэлгэрүүлэн унших боломжтой. Мөн гэрийн даалгаварт сурах бичгийнхээ 78-аас 80 дугаар хуудаснаас оюун түлхүүр сургаалын шүлгээ дэлгэрүүлэн уншаарай. Шүлгийн онцлог бүтэц хэлбэрийг дуурайн 8-аас 12 мөр шүлэг зохион бичээрэй. Мэдээж шүлгээ зохиохдоо монгол шүлгийн онцлог болсон толгой сүүлийг ижил сүүлэн холбох, мөрийн доторх үе үгийн тог тэнцвүүлэн найруулж уран яруу айзен хэмнэл үүсгэхийг хичээгээрэй. За ингээд хичээлээ анхааран сонссон та бүхэндээ баярлалаа. Бэлгийн мэлмээ тань твширч бичгийн үйлс тань дэлгэрэх болтугай.